Trading zone. Нэгдүгээр бүлэг суурь шинжилгээ. Одоо сонсоход инээдтэй намайг Марк Дауглас 1978 оны ярилцлага хийж эхэлж байхад техник шинжилгээ маш цөөн тооны зэрэгдүүл хэрэгэлдэг байлаа. Wall Street болон ихэнх томоохон hedge fund-ын техник анализыг эд шидийн илий балай зүйл гэж боддог байсан үе сайхан билээ. Гэвч одоо цаг үе өнгөрсөн. Одоо бол ихэнх туршлагатай дөрөвдүр өөрсдийн стратеги тохирсон техник анализыг хэрэглэдэг болсон. Энэ арга барилыг шилжилт хөдлөн өөрчлөлт юу нөлөөлөв? Хариулт маш энгийн. Мөнгө. Суурь шинжилгээнд ашиглахын оронд техник анализыг хэрэглэх нь илүү амар бөгөөд тогтмол орлого олоход илүү дээр шийдэл гэж үзэнтэй холбоотой юм. Суурь анализаас техник анализ руу шилжилдэг нэ. Маркет байх цагаас эхлээд техник анализыг ингэх зүйл хэд байсан хэдий ч олонхоороо энэхүү арга барилыг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан. 1970-аас 80-ад оны хооронд маш цөөн хэдэн хүмүүс техник анализд ашиг орлого авчрах боломж болон чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Техник анализыг өмнө болсон зүйл дахин давтагдах шин чанар болон магадлалтай гэсэн зүй тогтлыг итгэл үнэмшилээр тогтдог арга барил юм. Өөрөөр хэлбэл маркетед өмнө болж өнгөрсөн түүхэн мэдээллүүдийг ашиглан дараагийн хөдөлгөөнийг таамаглах арга зүй. Ирээдүйг таамаглахад техник анализд суурь шинжилгээнээс илүү арга барил болж таарсан. Техник шинжилгээнд бид бүхэнд амжилт болон ашиг олох эцэстгэлгүй урсгал мэт боломжуудыг олгодог. Техник анализаас сэтгэл зүйн анализ руу шилжилт. Хэрвээ техник шинжилгээ их тийм л шийдэл юм бол яагаад түүнийг хэрэглэж буй хүн болгон хожууд байж чаддаггүй юм бэ? Энэ сэдвийг маш их ярьдаг. Бид маркетыг тодорхой хэмжээнд уншаад бартеруудыг таньж сураад ирэхээр арилжаачны ертөнцийн эцэс төгсгөлгүй ашиг олох боломжуудаар дүүрэн байдаг гэдгийг ойлгож харж эхэлдэг. Гэвч бид бүхний мэдлэгээр маркетыг ерөнхийд нь уншиж, паттерн нь таньж анзаарах болон өөрийн энэхүү мэдлэгийг тухайн өгөгдөж буй боломжуудад ашиглан тогтмол орлого, нийт мөнгөний өсөлтийг олох маш том асар том ур чадвар болон туршлагын ялгаатай гэдгийг одоогоор бол мэдлэг ялгадаг болсон байх гэж бодож байна. Нэг жишээ авъя. Та тоолж барахааргүй олон тохиолдолд энэхүү нөхцөл байдалд орсон байх. Та евро-USD өөр хослол крипто хувьцаа ч юм уу чартыг уншлаа. Дотроо бодохдоо энэ евро-USD өсгөр харагдаж байна шүү. Тэгэхээр энэхүү таамаг тань биелүүл олдог. Харин та зүгээр л энэхүү хөдөлгөөнийг гөлийж харж суугаад ийм хэмжээний ашиг, тийм тооны мөнгө хийчих байсан юм гэж гашилж суухаас өөр юм хийдэггүй. Миний хэлэх гээд байгаа утга санаа энэ л шүү дээ. Чиглэлийг таамаглаж зүгээр л ярьж харж суунгаа олж болох ашиг мөнгөө бодож суух болон яг тухайн арилжаанд оролцох хоёрын хоорондох ялгаа дэндүү том. Үүнийг Physical gap буюу сэтгэл зүйн ялгаа гэдэг. Энэхүү ялгааг анзаарах хэрэгтэй. Дараагийн асуулт руу орцгоё. Трейд трейдийг бүхэлд нь мастер мэд ашиглах боломжтой. Даваачлаараа сая гацчлаа.
Арилжаа хийх маш энгийн хэлбэр. Дараагийн асуулт руу орцгоё. Трейд. Арилжаа трейдийн бүхэлд нь мастер мэд эзэмших боломжтой юу? Арилжаа хийх маш энгийн хэлбэр байх боломжтой юу? Чартаа сайхан тайван гэгч нь хараад сунгаа хөнгөн гэгчээр чиглэлээ хамглаж арилжаанд орж гарсан шигээ ашиг хожлоо хүртээд байж байх болдог хэмжээний тийм амархан байх боломжтой юу? Хариулт нь бол маргаангүй тийм боломжтой. Зарим хүмүүс тэгэхээр хэд холын косм мөрөөдөл огт боломжгүй мэт санагддаг байх. Гэвч үгүй юм. Арилжааны ертөнцийн мастер болсон хүмүүс байдаг шүү. Гэвч бид бүхний мэдлэгээр энэхүү ертөнцид маш зүүн тооны ялагчид байдаг. 1-5% бөгөөд маш их хэмжээний ялагдагчид байдаг. 95-аас 99% гэж бодож байна. Ялагдагчид болон ялагчдын хоорондын ялгаа яг л дэлхий болон сар хоорондын ялгаа мэт адил. Дэлхий болон сар хоёулаа нэг гар ихэс дээр нэг системдэр зэрэглээ оршин тогтнодог ижил ертөнцийн бөмбөлгөөд билээ. Гэвч тэдний шин чанарын хоорондын ялгаа өндөр мэт ялгаатай. Гэвч тэдний хоорондын ялгаа өдөр шөнө мэт ялгаатай. Амжилттай трейдерүүд болохын саран дээр буухтай адил гэж зөвлөе. Саран дээр буух боломжтой шүү дээ. Гэвч тийшээ очих зам давс туулах хүндрэл бэрхшээлүүд тоо томшгүй. Маш олон цөөн тооны хүмүүс зорьсон газартаа хүрнэ. Дэлхий дээр байгаа бидний өнцгөөс сарыг харах үндийгээд л хурж хүмэд харагддаг. Шүн бүр гэрлэж байдаг. Зүгээр л нэг энгийн үзэгдэл. Амжилттай трейдер болон ялагчдын хоорондын ялгаа юунд байгаа вэ? Оюун ухаан уу? Эсвэл тэд зүгээр л бусдаас илүү сэргэлэн байна уу? Тэд арай чадварлаг шинжиж тийм болов уу? Тэд илүү сайн стратегтэй юм болов уу? Ямар нэгэн байгалаас заягдсан шин чанаруутай юм болов уу? Маш энгийнээр болон үн цэнийг хэлэхэд тэд бусдаас өөр сэтгэл зүйтэй юм. Одоо бодоход хийх олон мэд зүйл сонсогдож магадгүй. Гэвч туршлага хоримтлагдах тусам чи энэ хариултыг гүнзгийгээр зөвөр ойлгож эхэлнэ. Чиглэл таамаглаад батарейн зураад байсэл тучиж дараад арилжаа хийдэг болсноор өөрийг трейдер шиг сэтгэхгүй сэтгэл зүй бодолтой гэж бүү андуураарай. Арилжаа хийж байгаа хүн бүр тодорхой хэмжээнд маркетинг таамаглаж чаддаг болсон байдаг. Гэвч маш цөөнх байнгын ялагч болоход зайлшгүй шаардлагатай хандлагыг талаар сурч мэддэг. Эрсдэл. Миний мэтгэл арилжаа хийх маш өндөр эрсдэлтэй бодтой зүйл гэж огдоггүй. Тиймээс буруу таамаг дэвшүүлж мөнгөө алдах байдаг. Мөнгөө алдах нь байдаг л тохиолдол. Тиймээс чи арилжаа хийж байгаа юм чинь эсдэл үүрч байна уу? Яаж бодсон энгийн логикоор хүмүүс тийм л гэж хариулна. Зөвлөх хариулт. Гэвч хүмүүс өөрсдөө эрсдэл үүрч гэж андуурах тохиолдол бий. Арилжаа хийхдээ өөрөөсөө асуу. Чи арилжаанд алдах мөнгөний хэмжээ болон эрсдлийг хүлээн зөвшөөрч байна уу? Энэ арилжаач нь баталгаатай зүйл октоосоо биш бөгөөд буруу талаараа эргэх магадaltaй зүйл гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн үү? Буруугаар эргэхэд үүсэх үр дагаврыг чи өөрөө даах уу? Одоо ихийг чинь үгүй гэж хариулсан байгаа.
гэдэгт итгэлтэй байна. Үгүй гэсэн тохиолдолд та эрсдэл үүрэгч огтосоо биш гэсэн үг. Арилжаа хийж байгаа тул эрсдэл үүрэх шаардлагатай болон хийж байгаа арилжааныхаа эрсдлийг урдаас аль хэдийн хүлээн зөвшөөрөх хоёрын хооронд бидний ярьсан сэтгэл зүйн ялгаа гарч байдаг юм. Өөрөөр хэлбэл трейдер болон ялагчид трейдерийн хоёрын хооронд олон ялгааны нэг ялгаа нь энэ болж таарч байна шүү. Шилэг трейдерүүд ямар ч эргэлзээ болон зөрчилдөөнгүйгээр арилжаа нээж чаддаг бөгөөд маш чөлөөтэйгээр эргэлзээ зөрчилдөөнгүйгээр буруу таамагд арилжаанд хүлээн зөвшөөрдөг. Тэд алдагдaltaй арилжаагаа нэг ч гэсэн сэтгэл хөдлөлийн таагүй байдал мэдрэлгүйгээр айлгүйгээр санаа зовлгүйгээр хааж чаддаг. Энэ юутай холбоотой вэ? Эрсдлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна шүү дээ. Эрсдлийг өөрчлөн хүлээн зөвшөөрсөн та сахилга батдаг. Өөртөө итгэл огт алдагдaltaгүй арилжаа нээж чадаж байна. Хэрвээ чи ямар нэгэн сэтгэл хөдлөл эргэлзэх санаа зовох гэх мэт оролцуулгүйгээр арилжаа нээж чадахгүй байгаа бол эрсдлийг огт хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үг. Эрсдлийг урьдчилан хүлээн зөвшөөрсөн суралцахгүй байна гэдэг нь чи арилжааны алдагдaltaй хаахыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд арилжааны ертөнцид амьд үлдэж чадахгүй чинь том илрэл. Яагаад вэ гэж алдагдал болон Форексийн арилжааны ертөнцид тохиох зайлшгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл чи хизээ нэгэн цагт угаасаа болох зүйлсээ зогсоож байна гэсэн үг. Зүгтааж чадахгүй зүйлсээс зүгтаахыг оролдох нь маш хор өшгтэй. Чи өөр арга барилыг олох гэж оролдоно. Стратеги хаана, сигнал хаана гэх мэтчлэн ерөнхийдөө буруу чиглэлээ хөдлөн яг үнэндээ амжилттай трейдер болох нууц хайгаар байгаа стратеги арга барил чиний дотор өөрийн сэтгэхүйд байгаа юм. Өөр арга барил стратегтэй хэдий ч тэд тогтмол орлоготой өсөлттэй амжилттай трейдүүд байгаад байна. Гэхдээ өөр арга барилтай юм бол яаж гэдэг наад захын асуулт өөрөөсөө асуугаад үз. Сэтгэл зүйл байгаа байхгүй юу да. Маркет анализ, техник анализ болон тогтмол үр дүнд хүрэх зам чинь биш. Анализ чиний өөртөө итгэлгүй байдал, сахилга батгүй байдал, зохисгүй анхаарал төвлөрөлт, зэрэг асуудлыг чинь шийдэж чадахгүй. Зөв зохистой сэтгэл зүй болон чиний хайж буй бүх зүйлийн хариулт. Эрсдлийнхээ хариуцлагыг сайхан тэврээд эрсдлээ өөрчлөөр хэлсэнчлэн ямар ч эргэлзээ болон зөрчилдөөнгүйгээр арилжаагаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд дор хаяж таны ур чадвар хүртэл сайжирна. Эрсдлээ өөрийн улмаас үүсэх докторгүй сэтгэл хөдлөл эргэлзээ санаа зовох нь бид бүхний оюун санааг хөшөөдөг. Олон боломжуудыг алдаад өнгөрснийхэн дараа би энэ хөдөлгөөнийг зөв таамагласан байна штэ. Гэхдээ би яагаад юу ч хийлгүй гөлийгөө үлдчих вэ гэж бодоод үлддэг. Техник анализ нь бид бүхэнд ашиг болон гайхамшигыг бүтээх эцэс төгсгөлгүй урсгал мэт боломжуудыг олгодог. Гэвч энэ их боломж трейдер бидэнд нэг талаараа агуу бэлэгдэл мэт харагдах ч нөгөө талаасаа хараал болж өгдөг. Энэ их боломжийг тухайн трейдер яаж их хасалхамаар нь яагаад хараал гэж маркет Форексийн тайлбар. Бидэнд хэд их
эрх чөлөөг олгодог, эцэс зөвлөгөө боломжуудыг эцэс зөвлөгөө алдагдал болоод дуусдаг. Казиногийн тоглоомч нь ядаж эхлэл болон төгсгөлтэй байдаг. Тоглоом эхэлсэн цагаас хойш дуусах хүртэл бид мөнгөө алддаг. Гэвч маркет зогсох цаг гэж үгүй юм аа. Эцэс төсөөлгүй хар нөх мэд аюултай гэдгээс сайн тунгааж ойлгох хэрэгтэй. Трейдинг зон 1-р бүлэг туслаа. Баярлалаа. За яг шинэхэн уншиж байгаа болохоор жоохон сандраад төгдөөд байлаа. Гарал хэмтүүлсэнд баярлалаа.